Үзэгч та бүхний амрыг ирээ ярилцах цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид өнөөдөр кибер гэмтрэхтэй тэмцэх газрын шуурхай ажиллагааны хилцэн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дислэгч, болор тунгалагтай залхигчийн дансыг зарцаах талаар мэдээллийг хүргэх болно. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр кибер гэмтрэхтэй тэмцэх газарт шуурхай ажиллагааны хилцс бол шинээр байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ хилцсийн үйл ажиллагааны чиглэл талаас та бидэнд мэд. 2023 оны 11 сарын 3-ны өдрөөс хойш өнөөдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Цахим залим өхлөх төрлийн гэмтрэгээс үүссэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаар тогтоож тухайн хөрөнгийг иргэдэд буцаа нөхөн төлөвлөх зорилгоор үүсгэн байгуулагдсан 24 цагийн хугацаатай 102-ын дугаарын утсанд дуудлага мэдээллийг иргэдээс хүлээн авдаг. Орон нутгийн иргэд хэрвээ энэ төрлийн гэмтрэгт өртсөн тохиолдолд цагдаагийн байгууллага буюу орон нутгийнхаа цагдаагийн байгууллагаар манай төвтэй холбогдож дуудлага мэдээллийг бүртгүүлэх болцоотой. Тэгэхээр тус хилцс байгуулагдсанаас хойш нийт иргэдээс хичнээн дуудлага мэдээлэл хүлээж авав. Эдгээрээс бас хичнээн төгрөг бас хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн талаарх мэдээллийг олцвол. Шуурхай ажиллагааны хэлтээс нийтдээ 1200 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тухайн дуудлага мэдээллийн нийт хохирол нь 3 тэрбум 200 сая. 3 тэрбум 200 сая төгрөгнөөс 2 тэрбум 400 сая төгрөгийг хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрийн байдлаар хязгаарлаад нийт дуудлага мэдээллийн 75 орчим хувьд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж иргэдэд буюу 44 иргэнд 850 сая төгрөгийг буцаа нөхөн төлөвлөсөн байдалтай ажиллаж байгаа. За цахим орчныг хэрэглээ ихсэж байгаа энэ цаг үед бол иргэд цахим орчинд үлдэгдэх гэмт хэргийн хохирогч болох тохиолдол бол нэмэгцээр байна л да. Тэгэхээр төрлийн хувьд аваад үзэх юм бол иргэд яг ямар төрлийн цахим гэмт хэргийн хохирогч болоод байна вэ? Одоо цахим орчинд үлдэгдэж байгаа гэмт хэрэг бол 2021 оноос бүр одоо дийлэнх дуудлага мэдээллийг одоо үүсгэж байгаа. Тийм болохоор одоо манайд одоо ирж байгаа нийт 1200 дуудлага мэдээллийн одоо 65 орчим хувь нь цахим залингийн дуудлага мэдээлэл байгаад байгаа. Тэгэхээр иргэд хөвчлээ яг одоо ямар одоо кейс дээр илүү их залиулж яах вэ гэхээр за тээврийн хэрэгслийн урьдчилгаа, орон сууц одоо түрээслэх урьдчилгаа, за ямар нэгэн бараа бүтээгдэхүүний захиалга, за ямар нэгэн одоо юан одоо шилжүүлэх те валют солиулах, за дээрэс нь одоо таны утсанд одоо 6 харантай код ирлээ. Та энэ кодыг одоо хэлээд өгөөч, судалгаа бүглүүлж байна гэдэг үүднээс одоо тэр 6 харантай кодыг өөр хэн нэгэнд хэлснээс болоод Facebook одоо мессенжер нь ороод ойр дотных нь хүмүүсээс болон гэр бүлийнх нь одоо хамаарал бүхий хүмүүсээс мөнгө авч байгаа хөвчлэн эдгээр залингууд байгаа. Дээрэс нь одоо цаг хугацааны хувьд буюу нэг нийгмийн нөхцөл байдалтай холбоотой бас залингууд явж байгаа тийм жишээ нь сая өвжилтүүл хүндрэлээ түүнээс болоод бас малын тижэл бодолтолох одоо зорилгоор бас хүмүүс бодолтож авах зорилгоор их мөнгө зарилуулж байна тийм. Тэгэхээр яг энэ төрлийн гэмт хэрэг болвол нийт одоо дуудлага мэдээллийн маань 65 орчим хувийг эзэлж байгаа учраас иргэд одоо цахим гэмт хэрэг одоо өртгөөс өөрсдөө урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо мэдээллийг тасралтгүй авах, дээрээс нь өөрсдөө аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээлэлээ нууцлах, мөн их сурвалжийг сайн нягтлж үзэх шаардлагатай байгаад байгаа л да. За иргэдэд илүү ойлгомжтойгоор дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах буюу одоо залхигчийн дансыг зарцаах процессыг тайлбарлая гэж бодож байна л да. Жишээлбэл иргэн бэ цахим орчинд заллуулсан тохиолдолд шууд цагдаагийн байгууллага руу мэдэгдээд дараагийн процесс үйл ажиллагаа явуулдаг тийм. Энэ талаар та бидний илүү ойлгомжтой тайлбарлал. За иргэн бэ тухайн үед одоо цахим залиланд буюу одоо залим эхлэх төрлийн гэмт хэрэгт өөрийгөө өртсөн гэдгийг мэдэх юм бол нэн даруй 102 дугаарын утсанд холбогдно. 102 дугаарын утас манай кибер гэмт хэрэгтэй тэмцэх одоо төвтэй буюу шуурхай ажиллагааны хэлтстэй дотор утсаараа холбож өгөөд бид яг тухайн иргэнтэй өөрсдөө холбогдож одоо дуудлага мэдээллийг хүлээн авдаг. Тухайн дуудлага мэдээллийг хүлээн авсан даруйда бид нар арилжааны банкуудтай болон тухайн дуудлага мэдээлэл дээр түн шинжилгээ хийгээд тухайн одоо дансанд тухайн мөнгө байна уу? Тухайн мөнгө одоо нэгдүгээр шилжсэн данснасаа өөр бусад данс руу шилжигдсэн байна уу гэдгийг шалгаж үзээд одоо тухайн шилжүүлсэн мөнгө арилжааны банкны аль нэг дансанд байгаа тохиолдолд бид нар хөрөнгөний шилжилт хөдөлгөөнийг 24 цагийн одоо хугацаагаар тасралтгүй буюу хойшгүй ажиллагаагаар нэн даруй хөрөнгөний шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг. Тийм учраас иргэд өөртөө залиулснаа мэдчил байгаа бол цаг хугацаа хамаарахгүйгээр тухайн дуудлага мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагад бүртгүүлэх
шаардлагатай. Ингэснээр өөрсдийгөө одоо хохирлыг буцаа нөхөн төлөвлөх, дээрээс нь мөрдөнчлөгийн ажиллагааны одоо цаг хугацааг хэмнэх ийм ач холбогдолтой байгаа даа. Тэгэхээр иргэд одоо өөрсдийнхөө мөнгө шилжүүлсэн хаягаар буюу цагдаагийн байгууллагт очоод мэдүүлэг тайлбараа өгнө. Манай төвөөс буюу шуурхай ажиллагааны хэлцээс хөрөнгөний шилжилт төлөвлөгөөний хязгаарсан даруйда одоо холбогдох байгууллагт буюу дүүргийн цагдаагийн байгууллагт мэдэгдэн. За тэгээд тухайн одоо өдөр жиж урт гарч байгаа мөрдөгчнөр болон эрүүгийн мөрдөгчнөр иргэнээс мэдүүлэг тайлбарыг нь аваад тухайн одоо гомдол мэдээллийг нь хүлээн аваад ингээд шалгалтын ажиллагаа буюу мөрдөнчлөгийн ажиллагаа тасралтгүй үргэлжлээ явдаг байгаа. Тэгэхээр иргэд нэн даруул залиуснаа мэдсэн л бол одоо цагдаагийн байгууллагт буюу 102-ийн утсан. За орон нутаг болвол орон нутгийнхаа цагдаагийн байгууллагт очиж бүртгүүлэх шаардлагатай байгаа. За хөрөнгөний шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийж за иргэний хохирлыг нөхөн төлөвлөсөн нэгэн жишээ бас бидэнтэй хуваалцвал. За бид нар өнөөдрийн байдлаар 44 иргэний 850 орчим сая төгрөгийг буцаан одоо нөхөн төлөвлөсөн байна. За үүн дээр бол за арьс шир худалдаа авах зорилгоор 100 сая төгрөг бусдад шилжүүлж залиулсан кейс байгаа. Тухайн хүн нь Facebook пэйж хуудас дээр одоо пост оруулсан буюу одоо их хэмжээний арьс шир худалдаж авнаа гэдэг одоо зарын доор өөрийнхөө одоо дугаарыг үлдээснээр хоёр дахь одоо этгээдийн тэр одоо комент үлдээсэн комментиг нь хүн хараад гурав дахь этгээд хоёр дахь хүн рүү залгаад за ингээд арьс шир одоо зарж борлуулах гэж байна. Та над руу энэ данс руу мөнгөө хийгээд урьдчилгаагаа хийгээд ингээд надаас их хэмжээний одоо арьс шир авах боломжтой гэдэг одоо яриа өгүүлгийг тухайн хүнд итгүүлсний үндсэн дээр 100 сая төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж аваад залилсан юм одоо үйл явдал 2024 оны 3 сард бүртгэгдсэн. За тухайн дуудлага мэдээлэлд бол хойшлгүй ажиллагаагаар 100 сая төгрөгийн хөрөнгөний шилжилт төлөвлөгөөнийг хязгаарлаад өнөөдрийн байдлаар одоо 100% нөхөн төлөвлөсөн ийм кейс болсон байгаа. Тэгэхээр цахим орчинд үйлдвэж байгаа залилах гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр та ирээдүйд сэрэмжлүүлэх мэдээллийг хүргүүл. Хамгийн нэгдүгээрт хувийн мэдээллийг бүр маш сайн одоо нягтлах, нууцлах. Бид нар одоо ингээ гэрийн хадал хүрийг маш ингээл нандинаж авч явдаг шүү дээ. Хинд ч өгөхгүйгээр ингээ гэрт тулгаа орчин. Яг тэрнтэй адилхан бид нар өөрсдийнхөө хувийн мэдээллийг утсан дэрж байгаа одоо бүх шуудан тий тэдгээр мэдээллүүдийг нууцлах. За дээрэс нь бүх одоо хэрэгжилж байгаа платформынхоо нэвтрэх нэр нууц үгийг байнгын шинжлэх. За адилхан одоо өөрийгөө илэрхийлж байгаа амархан одоо нэр нууц үгийг бас хийхгүй байх. За мэдээллийн их сурвалжийг шалгах те. Одоо энэ данс руу мөнгө хийгээд өгөөч гэдэг нэг хүн чат бичгэд л тухайн одоо мэдээллийг нягтлаагүйгээс болоод маш их хэмжээний бид нар залгидчих одоо боломж олгоод тухайн одоо мөнгийг шилжүүлснийхаа дараа би ингээд тань руу сая төгрөг шилжүүллээ. Та надад сая төгрөг зээлсэн юм уу? Тэ? Хизээ өгөх юм бэ гэд ингээд ярихад би танаас сая мөнгө аваагүй гэдэг тэ? Тэгэхэд энийг урьдчилж бид нар одоо лавлаагүйгээс болоод их сурвалжаа шалгаагүйгээс болоод ингээд заллуулад байна. Тэгэхээр энэлийн одоо цахим заллам эхлэх төрлийн гэмтрэгт бид нар хүртэхгүй тулд ямар үйлдэлүүдийг ямар одоо аргуудыг бид нар өөрсдөндөө хөвшил болгох одоо ач холбогдолтой вэ гэдгийг эргээд өөрсдөө маш сайн судлах хэрэгтэй. Интернет одоо цахим орчинд маш идэвхтэй ашиглаж байна те. Тэгэхээр бид нар ялангуяа энэ төрлийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд өөрсдөөсөө шилтгаалах зүйлийг 100% одоо хэрэгжүүлж одоо хийснээр энэ төрлийн гэмтрийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ. За баярлалаа. Ярилцах цагтаа хамтаасан та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бид шуурхай ажиллагааны хэлтсэн эрүүгийн мөрдөгч болор тунгалагтай цахим орчинд үйлдэгч гэмтэргийн нөхцөл байдал болоод хэрвээ иргэн залилах гэмтэргийн хохирогч болсон тохиолдолд яаралтай шуурхай ажиллагааны хэлтстэй холбогдож хохирлоо нөхөн төлөвлөх боломжтой талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэлээ.